холбооны нийт хамт олонныхоо төлөөлөөд энэ тайзан дээрээс энэ хүнтэй шагналыг авсандаа маш их баяртай байна. За энэ жилийн өдөрт манай залуу тамирчин ирэхээс бол маш олон сайхан амжилтыг гаргасан. Азийн залуучдын наадмаас мөнгөн медалийг хүртсэн байгаа. За энэ бол усан сэлтийн спорт клубт бол хамгийн өндөр амжилт. За мөн дэлхийн аваргын бие цагаа хийж дэлхийн аваргын төвцөөнд оролцсон. Монголын хүүхдийн зуны спортын наадмаас 2 наадмаас нийтдээ 23 алтан медалийг авсан байгаа. 23 удаа алтан медаль өгдөл маш өндөр амжилт. За энэ бараг давтахгүй байх гэж бодож байгаа. За тэгээд зүүн гар талд маань бол шилдэг холбооны шагнал байна. За маш их баярлж байгаа. Энэ бол манай нийт хамт олон удирдах бүтэц. За тэгээд багц цолжуулж шүүгчдийн зөвлөл. За тэгээд ёс зүйн зөвлөл. Манай бүх зөвлөлүүдийн манай нийт тамирчдын хамтдаа хийж бүтээсэн ажлынх нь шагнал гэж ойлгож байгаа. Манай эрхэс бол сүүлийн 2 жилийн хугацаанд Америкийн нэгдсэн улсад бэлтгэл хийж байгаа. За мэдээж Монгол улсад бэлтгэл сургалт их нөөц бааз бол бас жоохон хомсдолтой байдаг. За 50 метрийн бассейн дутагдaltaй байдаг. За багц тасгалжуулагчдын маань бас зарим хэмжээнд бол ур чадвар нь хүрэхгүй байх тал байдаг. За техникийн бас нөөц болцоо бас хомс байдаг. За тийм учраас хүүхдүүд маань ур чадвар илүү сайжруулах гэвэл заавал тэр нэг 50 метрийн бассейнтай газар очиж бэлтгийг шаардлага үүсдэг. За тэгээ манай холбооны илүү олон тамирчид Америкийн нэгдсэн улс болон бусад орнууд бэлтгэл сургалт хийдэг. За Америкийн нэгдсэн улсад бол манай Spire гэдэг актемд эрхэс маань сүүлийн 2 жил Тад Шулц гэдэг тасгалжуулагч удирдлагаар бэлтгэл сургалт хийж байгаа.